Mongolia маань 2020 оны 10 сарын 1-ээс хойш хэрэглэн тэмтэрсэн. Одоо болохоор 4.0 хувилбар дээр явж байгаа. За нийт төрийн 87 байгууллага 1267 үйлчилгээг эргээд цахимаар авах боломжтой болсон. За манай Mongolia болохоор ямар нэгэн тийм иргэний хувийн мэдээлэл агуулгадаггүй. Зөвхөн таны төрийн үйлчилгээг авахаар өгсөн үйлчилгээний хүсэлтийн мэдээллийг л хадгалдаг. Mongolia энэ дундын зохицуулагч таны өмнөөс бүх ажлуудыг гүйцэтгэж өгч байгаа ийм систем байгаа гэсэн үг. Төрийн байгууллагуудад байгаа тухайн иргэний мэдээллийг хур системээр дамжуулан боловсруулад бид нар авдаг. Ингээд боловсруулж иргэндээ бас хүргэдэг гэсэн үг. За тухайн иргэний мэдээллийг зөвхөн дан системээр танил төвлөрөлтийн нэгдсэн системээр баталгаажуулаад зөвхөн тэр иргэний мэдээллийг авч тухайн иргэндээ өгдөг. Хур болон дан систем маань өөрөө болохоор үндсэн системүүд байдаг. Mongolia болохоор дэмжих систем гэж явдаг. Ийм учраас иргэд маань болохоор одоо Mongolia дээр миний бүх мэдээлэл байгаа, энийг алдчих вэ гэх мэт эрсдлүүдээс бол айдаг баг. Гэхдээ энэ дээр баталгаажуулаад хэлэхэд манай дээр иргэний хувийн ямар ч мэдээлэл байдгүй учраас бид нэр хуулийн хүрээнд нийтийн мэдээлэл тод байдлын тухай хуулийн хүрээнд болохоор ажилтгаа. Тийм учраас та бүхнийг санаа зовохгүйгээр итгэлтэйгээр Mongolia системийг хэрэглээсэй гэж одоо уриалж байна.